дараагийн мэдээг хүргэе. Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээнд нийлүүлээд байгаа хагас коксыг сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад тоосонцрын хэмжээ 73.8%-аар, хөхрийн хэмжээ 54.4%-аар бага үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах боломж бүрдээд байгаа юм байна. Улаанбаатар хотын тулгымдсан асуудал болох агаарын бохирдлыг бүрдүүлэгч 3 том хүчин зүйл байдаг. Агаарын бохирдлын 55.6%-ийг гэр хороолол, 28.9%-ийг автомашин, үлдсэн хувийг цахилгаан станц болон бусад их усүрүүд бүрдүүлж байгаа. Тиймээс хамгийн том бохирдуулагч болох гэр хорооллын айл өрхүүдэд хагас коксон бүтээгдэхүүнийг хэрэглүүлж эхэлсэн. Ингэснээр эх 12 дугаар сар гэхэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнээс хасаж хагас коксоор солихоор шийдсэн байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхийн нүүрснээс татгалзаж, угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мэдлэнгийн түлш рүү шилжсэн. Энэ шилжилт бол тухайн үед үр дүнгээ өгснөө бол өгсөн, маш сайн үр дүн өгсөн. Тэгвэл одоо бид нар дараагийн шилжилт нь хагас коксон шахмал түлш. Хагас коксон түлш гэдэг маань өөрөө дулааны аргаар боловсруулж, нүүрсийг дулааны аргаар боловсруулж, дэгдэмхий органик нэгдлүүдийг ялгах тийм үү. Давирхаа тусыг ялгаж авах. Ингээд хатуу тэр хортой нэгдлүүдийг ялгаж авсны дараа үлдэж байгаа хатуу нэгдлийг бол хагас кокс гэж нэрлэдэг. Энэ хагас кокс болохоор зэрэг нэг шатлалтын үед элдв хорт нэгдлүүд багтай. Бидний хэл заншнаар бол хөхрлөг, азотын эсэл, тоосонцор. Эдгээр нь бол маш багасж байгаа. Өмнө хэрэгжилжсэн мэдлэнтэйгээ харьцуулж үзэхэд бол үнэлэг бол өмнө сайжруулсан түлшийг бол 23 байсан бол хагас коксыг бол 18, дэгдэмхий 22 гэж байсан бол хагас коксхийн маань 10.5. Хөхрөө гэж байгаа. Хөхөр одоо 0.9 байсан бол 0.4. 2 дахин буусан байгаа. Илчлэг бол 5200, 5300 илчлэг бол энэ бол өмнө хэрэгжилжсэн түлштэйгээ харьцангуй адилхан байгаа. Энэ үзүүлэлтээс үзэхэд бол хагас коксон түлшнийг маань чанар бол түлшин дээрээ өмнөх хэрэгжилжсэн мэдлэгээс бол бараг 2 дахин шахуу сайжирсан юм үзүүлэлт гарч байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрдүүлэгч нь тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу эсэл, хөхрлөг хий, азотын давхар эсэл зэрэг бодисууд байдаг. Үүнээс хамгийн их буюу тоосонцор нь 55.3%, дутуу эслийн 64.1%, хөхр хийн хүчлийн 71.7%-ийг гэр хороолол бүрдүүлж байгаа. Харин хагас коксон бүтээгдэхүүнийг хэрэглэснээр агаарын бохирдлыг бүрдүүлэгч эдгээр бодисууд багасж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм а.